За сайн байцгаана уу. Эдрэг сургуулийн програм хэмжээний 4 курсын Эрдэнэ татганы өнөөдөр миний тавих сэдв бол History of Operating System. Operating System-ийн төрөв хөгжүүлж байгаа. Энэ болохоор үйлдвэрлэлийн систем, компьютерийн техник хангамж болон хэрэглэгчийн хоорондын үндэсгүй компьютерийн бүх процессыг санах хадгалах төгөөмж оролт ба гаргалтыг удирдах програмуудыг зөв ажилуулах хэрэгтэй. Үйлдвэрлэлийн системийн хөгжил нь компьютерийн технологийн хөгжлийг болж ирсэн. Үйлдвэрлэлийн систем үүсгэхээс өмнөх үе 1950 анхны компьютерийн үйлдвэрлэлийн системүүд байсан. Програмыг шууд машин хэлээр бичиж нэг л даалгаврыг нэг удаад гүйцэтгэдэг байв. Бүх удирдлага хэрэглэгчийн гар ажиллагаанаас хамаарч алдаа гарах магадлал өндөр байсан. Batch processing системийг 1960 энэ үед batch processing боловсролын систем үүсгэсэн. Програмуудыг карт тооцсон дээр хадгалж дарааллыг дагуу ажиллуулдаг болсон. Үйлдвэрлэлийн систем ажлуудын дарааллыг зөвшөөрч хүний орлогоо багасгасан. Програмыг type sharing 1960-аас компьютерийн хүчин чадлын хэлбэрээр олон програмыг нэгэн зэрэг ажиллуулах боломжтой болсон. Програмын нэг систем олон програм зэрэг байрлах, time sharing олон хэрэглэгчний компьютерийг зэрэг ашиглах, Unix үйлдвэрлэлийн систем энэ үед бий болж орчин үеийн OS-ийг суурьсан. Хувийн компьютерийн үйлдвэрлэлийн систем 1970-аас микропроцессор гарч ирснээс хувийн компьютер бий болсон. CP/M анхны өргөн хэрэглээний PC OS, MS-DOS, Microsoft-ийн командын мөрд систем. Эдгээр OS нь нэг хэрэглэгч нэг даалгавар төлөвлөсөн байдаг. График хэрэглэгчийн орчин 1980-аас 1990 график интерфейс гарч ирснээс компьютер ашиглахад илүү хялбар болсон. Mac OS цаанх хулган ашигласан анхны системүүдийн нэг. Microsoft Windows гэх нь GUI өргөн дэлгэрүүлсэн. Энэ компьютерийг олон нийтэд өгөхөд чухал нөлөөлсөн. Орчин үеийн үйлдвэрлэлийн системүүд 1990-2010 энэ үед OS-ийн илүү тогтвортой, илүү олон үүрэгтэй болсон. Windows NT XP 7, Linux нээлттэй ихтэй үйлдвэрлэлийн систем, Mac OS Unix суурилсан сүлжээ интернет танигт оюутсан хөгжлийг дуулсан. Мобайл ба үйл орчин 2010 одоо үе ухаалаг утас таблетийн хэрэглээ өсөхийн хэрээр Android, iOS мобайл үйлдвэрлэлийн системүүд давамгайлж ихсэн. Мөн Cloud OS виртуалчлал, контейнер технологи, Docker гэх мэт өргөн хэрэглэгдэж байна. Дүгнэлт хэсэг. Үйлдвэрлэлийн систем энгийн гар ажиллагаатай удирдлагаас эхлээ олон хэрэглэгч, олон даалгаварт ухаалаг сүлжээнд суурилсан систем болж хөгжижээ. Орчин үеийн OS нь компьютерийн ажиллагааны гол цөм бөгөөд хиймэл оюун ухаан, үүлэн девелоптай хуйлдан цаашдаа ч хөгжсөөр байх болно. Анхаарал хандуулсанд та бүхэнд баярлалаа.